Өчигдөр өглөө Америкийн нэгдсэн улсын Миннеаполис хотын католик шашны сургуулийн сүм рүү галт зэвсэгтэй этгээд халдаж 8-10 настай хүүхдүүд амиа алдаж 17 хүн шархатлаа. Шархагдсан 14 хүн 6-аас 15 насны сурагчид байсан бол үлдсэн 3 нь 80 гаруй настай католик сүмийн гишүүд байсан байна. Шархагдсан 17 хүмүүс эмнэлгийн байгууллагт эмчилүүлж байгаа ба бүгд амьд үлдэх боломжтой байгаа гэж ABC агентлаг мэдээллээ. Халдлага үлдсэн этгээд лавга гарагийн өглөө 8 цаг 30 минутаас өмнө сүмийн цонхоор винто буугаар мөргөлчд болон санал дээр сууж байсан хүүхдүүд рүү шүршин буудсан байна. 23 настай Робби Вестман гэдэг эмэгтэйг энэ хэргийг хийсэн гэмт итгээд гэж шижиглэж байгаа бөгөөд сүм рүү халдсны дараа бууны шархнаас болоод хэргийн газарт нас барсан байж болзошгүй гэж холбооны мөрдөх товчоо мэдээлж байна. Мөн гэмт итгээд ангийн буу болон гар буугаар зэвсгэлсэн байсан бөгөөд халдлага үлдэхдээ хольж буудсан ба энэ 3 зэвсгийг хууль ёсны дагуу саяхан худалдаж авсан байжээ. Тус халдлагыг үйлдсэн этгээд католик шашныг үгүйсгэгч үзэн ядагч байсан байх магадaltaй юм байна.